Нансран банзрагчийн зохиол халахын гол тэргүүн дэвтэр 9-р хэсэг. Баатар ирсэн замаараа хатруулв. Харанхуй дунд төөрч мөнгөнсөн чүгүй явсаар суман дээрээ ирлээ. Баатар морой хамт явсан морь баригчтан өгöd Сорокин Иванов хоёрын дунд сууснаа. Шөнийн нэг цагт манай хороо давшилтанд орох боллоо. Сумангууд одоо байгаа газраас шууд давшилтаа эхэлнэ гэвэл Иванов гэрэлт бугын цаг анхарч манай суман та нөхдийн хамт давшина гэхэд тэгнэ. Хоёр суман хамтдаа давшилтанд орж өмнөө байгаа дайсныг түрэн хөөж өглөө болоход улсын хэлд хүрсэн байх ёстой гэж Баатар хэлв. Сорокин ганц ч үг хэлсэнгүй тамхиа баагуулах нь түүний сэтгэл хөдөлж байгаагийн шинж ажээ. Сорокин сэтгэл нь хөдлөөд ирэхээр хэлэх үгээ ихэд тунгаан бодож тамхиа огсруулан татдаг зантайг Баатар мэднэ. Тэр ийхүү давшихна гэхээс яаран догдолж сэтгэл нь хөдөлжээ гэж Баатар санаад Александр Иванович манай суман явган давшихна ашигтай юу? Шууд морин атак хийх үү гэж асуувал Сорокин баахан чимээгүй сууснаа. Айланч ашиггүй гэчв. Баатар ийм үг сонсоод ихэд гайхан. Яагаад гэвэл Ивановч гайхснаа бас нууж чадсангүй аяархан шогшрон. Давшилтанд орохгүй эндээ хэвтээд байх гэж юу гэлээ. Ойлгохтой ч юм болохгүй дээ. Бидний өмнө дайсны ямар хүч байгааг сайн судалж үзээгүй байж таамгаар дайрна гэдэг тэнэг хэрэг. Дайн дэмэрхүү таамаг төдий судалгаа хийх юм уу? Аз мэдсэн хэрэг гэж муйхраар үзвэл бөөн алдаан дуундаг юм. Тэм болохоор хорооны боловсруулсан давшилтын төлөвлөгөөг би зөвшөөрөхгүй гэв. Иванов түүнийг ингэж хэлсэнд бүр урам хугарчээ. Тэр бол тушаалтаа тушаалгүй шууд л дайрмаар санагдаж байсан тул Александр Иванович минь дайсны байдлыг нарийн тагнаж мэдсэн байлгүй. Бас тушаалвал тушаал. Командолын тушаалыг бид зөвхөн л биелүүлэх үүрэгтэй гэв. Тэр ч тийм ээ. Гэхдээ үнэхээр буруу шийдвэр байвал командолын тушаал гээд энэ олон сайхан аавын хөвгүүдийг махан овоо болгож болох уу? Дайсны байдлыг нягт нарийн судалсан гэхэд эргэлзэж байна. Энэ харанхуй шөнө хаан дайсан байна вэ гэдэл таамаглан явж байж байлдах болж байна шүү дээ. Тийм болохоор хорооны штабт энэ учир шалтгааныг тодорхой илтгэж өнөө шөндөө дайсны байрлал хүчийг сайн тагнан туршиж өглөө давшихын зүйтэй санагдана гэж Сорокин хэлээд дахин тамхиасааж гэрлийг нь гараараа халахлан татлаа. Сорокин бол олон жил цэргийн алба хаасан хашир туршлагатай хүн. 10 гаруй жилийн тэртээ зөвлөлт их орныхоо дорнод хил дээр цэргийн алба хааж эхэлсэн тэр жил буюу 1927 онд Манжуурын төмөр замын бодлиан гэж нэрлсэн зөвлөлт хятадын хилийн мөргөлдөөн болоход түүнд оролцсон буунтуу анх сонсож дарин үнэр үнэрлэж үтсэн ажээ. Түүнээс хойш дорнод хилийн ойролцох цэргийн том нэгтгэл ангид олон жил сууж сумангийн дарга болтол дэвшжээ. Өнгөрсөн жил Хасан нурт болсон тулдаанд идэвхтэй оролцож улаан түгийн одонгоор шагнуулсан байна. Тэр жирийн байлтагчаас Ахмад хүртэл цэрэг хүний амьдралыг туулж цэргийн эрдэмд шамдан суралцж онол тактикийн асар их туршлагатай зохион байгуулах чадвартай шилдэг дарга болжээ. Хасан нурын хэрэг явдлын дараахан түүнийг Монголын цэргийг сурган боловсруулах хүндтэй ажилд томилжээ. Сорокин Тамсгийн 6 дугаар дивизэд хорооны штабын сургагчаар томилогдсон боловч өдөр тутам цэргүүдтэй ажиллах нь хамгийн хэрэгтэй байна гэж гуйсаар байж сумангийн сургагч болоод өдөр шөнө гэж ялгалгүй цэргүүдийн дотор байж тэдэнд өөрийн мэдэх бүхнээ л шингээх гэж мэрийсэн ажээ. Ийм санаа тавин ажиллахад дөнгөж сургууль төгсөөд ирсэн орос хэлний өргөн мэдлэгтэй Баатар их тус болжээ. Баатар бол эрдэм мэдлэгтэй боловч туршлагагүй залуу хүн. Сорокин насаарч цэргийн эрдэм боловсрал дадлага туршлагаарч илүү учир Баатар түүнийг нэг ясандаа багшаа хэмээн хүндлэн үгийг нь анхааралтай сонсож санал зөвлөгөөнийг нь үргэлж авч байдаг ажээ. Шөнийн давшилт хийхийг сургагч нь ийхүү эсэргүүцэн хашралсанд Баатар зөвшөөрч байсан боловч нэгэнд командолын тушаал болохоор эсэргүүцэн няцаах хэрэгч байсангүй. Зүрхч хөрөхгүй байлаа. Тэгээд яах вэлээ гэж Баатар арга ятсан янзтай асуув.
Саракинч бас командолын тушаалыг шууд биелүүлэхгүй гэж татгалзах үндэс байхгүй ч гэсэн хянуурлан хаширлаж тийм хөлснээ сайн мэдэж байсан учраас хорооны штабын боловсруулсан төлөвлөгөөний эсрэг ганцаар сүрэн зогсож болохгүй санагдана. Бас тэр тушаалыг тайлбарлан ярилцах цагч байсангүй. Одоо яй гэхэв давшихаас л биш. Гэхдээ том болгоомжтой ажиллах нь чухал гэлээ. Түүний инхүү нааштай болсонд Иванов их баярлан надад нэг санал байна. Эхлээд салаад зэрэг давшилтанд оруулж дайсны байдлыг туршия. Тэгээд тухайн байдлаас дүгнэлт хийж бусад салаадыг давшуулж болох юм гэвэл. Энэ чинь л харин зөв санал байна гэж Саракин хэлв. Тэгвэл би өөрийнхөө нэг салааг аваад давшина гэж зоримог зантай Иванов хэлв. Та газар орны байдлыг мэдэхгүй. Тэгэхээр Монголын нэг тасаг танаа нэг тасгаар салаа бүрдүүлбэл яасан юм гэж Саракин санал гаргавал Иванов Баатар хоёр дуртай зөвшөөрчээ. Салаа хэн удирдах давшилтанд орох талаар бас санал зөрлөө. Иванов заавал явна гэж зүтгэн. Саракин бол түүнийг явуулах дургүй байв. Аль нэг салааны даргаар удирдуулъя гэхэд Монголын талаас орос хэл мэдэх салаан дарга байсангүй. Зөвлөлтийн салаан дарга монгол хэл мэдэхгүй учраас монгол тасгийг командлах аргагүй болов. Саракин өөрөө явъя гэхэд Баатар халгаасангүй. Тэр ганц хоёр монгол үг мэднэ. Бас монгол цэргийн зан заншлыг мэдхийн дээр тэдний нэр ус зориг самбааг сайн мэдэх тул лавтаяа удирдах тулалдаанд орж болно гэж санаж байлаа. Таны хөл шарахтай шүү дээ. Хамаагүй явж болохгүй гэж Баатар түүний саналыг яавч зөвшөөрсөнгүй. Ер нь ингэж маргаж цаг алдгаа болий. Баатар бид хоёр явъя. Александр Иванович та эндээ үлдэж хоёр сум ангийн командыг ав гэж Иванов хэлв. Маш зүйтэй. Энэ саналыг л батлая гэж Баатар яаран хэлбэл Саракин зөвшөөрөхөс өөр аргагүй боллоо. Та хоёр хитрхи хол явж болохгүй шүү. Байдлыг мэдээд надад хэл өг. Би үлдсэн цэргээ аваад хойноос чинь очино гэж Саракин хэлв. Таны хөлийн шарах гэд Баатар цааш нь ярих гэтэл Баатар минь тэр талаар дахин буу дурсаарай гэж Саракин эрс татгалзангүй хэлэхэд Баатар үгээ гүйцэж хэлсэнгүй. Баатар Иванов хоёр төдхөн Орос Монгол зэргээр нэг салаа бүрдүүлээд харанхуй руу шингэн алга боллоо. Шүн дунд хэвэж нэг цагч харивгүй ойртжээ. Тэр хоёр сумангаасаа барагцаалбал километр хэр холдоод хоёр монгол цэргийг толгойн сэргийлэхэд гаргав. Орос монгол цэргүүд элстэй газраа чимээ гаргалгүй маш болгоомжлон явж байлаа. Дайсны байгаа зүгээс ямар ч чимээ аниргүй намгүн болжээ. Хэдэн цагийн өмнө их буугаар буудаж байсан ч чимээ тасарч гэрэлт сумч хөөрсөнгүй. Эл хөл оргисон энэ газар өөдөөс буу шагаас нь дайсан байтугай. Амьтаа голтой амьтанч ойр хавьд байхгүй юм шиг санагдана. Ядахта шөнийн шувуудаж жиргэхэн болжээ. Байгалагч бүх нойронд автсан мэт ажин түжин ажээ. Гэнэт өтгөн харанхуйг хагас зүсэн гэрэлцэм зэгсэн ойрхоноос дэгдэн тэдний толгой дээгүр дүүлэхэд Баатар Иванов хоёр навтасгийн хэвтгэд дагаж явсан цэргүүд нь хоромхон зур хэвтлээ. Дайсан сэжиг авсан юм шиг байна гэж Иванов шивнэв. Гэрэлцэм унтарч таг харанхуй болов. Тэндээс нэлээд зайтай зүүн хойн чигтээ буундуу бижигнхэн дуулдлаа. Босод ангиуд давшиж байх шиг байна гэж Иванов сэтгэл хөдлөн хэлээд босон хараажээ. Салаа цэрэг босож чимээгүйхэн явсаар жижигхэн анхны өмнөр тойртол толгойн сэргийлэхэд явсан хоёр цэрэг амьсгадан гүйж ирлээ. За, юу болов? Энэ манхны зүүн хойд сугад дайсны хоригдсан байр байна. Хүмүүс аяархан ярилцаж, нуучин дотроос хүний толгой шоволцож байна. Баатар тэдний хэлснийг Ивановт орчуулан хэлвэл тэр урагшаа хидалгаад ойртож очоод шууд арий гэлээ. Олуула байгаа юм биш үз гэж Баатар болгоомжлон хэлбэл ямар ч л байсан дайраад үзье. Дайсны хүч нэх бол ухарна. Багвтар шиг байвал тэр байрлалаас нь ховхо цохино гэж Иванов шийдмэг хэлв. Баатар юм ч хэлсэнгүй. Салаа машид болгоомжлон явсаар дайсны хориглолтод ойртлоо. Япончуудаас сэжиг авсан бололтой гэрэлт сумаар дараалан буудаж эхлэв. Салаа цэрэг илэгдэн хэвтэж гэрэлт сум унтрахаар мөлхөөд л байлаа. Гэнэт дайсны хориглолтын зүгээс хоёр хөнгөн пулемет онь холбон шүршив. Хэвтэж байгаа хүмүүсийн өмнөхөн талаар шороо пурпур хийн сум улан жингэнэ.
Дайсан таамгаар буудаж байгаа ч гэсэн гал нь сүрхийн нягтралтай тул ургаж хамаагүй ахихад осолтой байлаа. Дайсан биднийг мэдсэн шиг байна. Өөр газраар дайрыг гэж Иванов хэлээд баруунгаар тийшээ мөлглөө. Цэргүүд түүнийг дагаад мөлгсөн боловч гэрэлт сум тэднийг даган гэрэлтүүлж пулемотын гал салаа цэргийн өмнөр хайчлан шүршинэ. Хоёр хөнгөн пулемотоор буудаж байхыг бодоход лав сум нь хэрийн цэрэг байна гэж Баатар хэлбэл ойдос нь гал нэгэд үзэх үү гэж Иванов асуув. Баатар түүний хэлснийг зөвшөөрч бас дайсныг сүрдүүлэх санаатай хороо дуулж бай галлаад гэж өндөр дугаар команд өгөөд дайсны байрлал руу гэрэлт сумаар буудлаа. Салаан түүний командаар нийтийн гал нээлээ. Шөнийн өтгөн харанхуйг хагас үсгэн бууны амнаас улаан зургас гэрэл улс хийж ярих хөхрийн үнэр ханхалах нь Ивановт их л сонин санагдана. Тэр 3 жил цэргийн дунд сургуульд суралцж дараа нь одоо аль хааж байгаа энэ хороонд ирснээс хойш шөнийн буудлага бишгүй хийж байсан боловч жинхэнэ байлдаанд орж үзээгүй юм. Тийм болохоор шөнийн тулалдаа нэгэн бодлын сонин чим шиг, нэгэн бодлын аимшигтай чим шиг санагдаж байжээ. Баатрын дахин бууцсан гэрэлт сумны гэрэлд дайсан нэгэн гүдгэрт байрлсан нь мэдэгдэв. Салаа зэрэг гэрэлт сумаар чиг баримжаа хийж тэр гүдгэрөөд зогсоо зайгүй буудаг. Дайсны байрлалаас хөнгөн пулемоттой дуу нийлүүлэх гэсэн шиг нийтийн гал нээсэн нь салааг алхамж ахих аргагүй болов. Ингэж ашиггүй буудалцаж байхаар шууд л дайрыг гэж Иванов санал гаргав. Болохгүй. Дайсны гал тунч нягт ширүүн байна. Хүчээр чи биднээс илүү болохоор хохирол үзнэ гэж Баатар болгоомжлоо. Тэгвэл арт тийш нь хүн явуулж хоёр сумангаа авчирч нэгдсэн хүчээр дайрах нь зүйтэй гэж Иванов хэлбэл Баатар зөвшөөрч Саравкинд хэл хүргэхээр нэг хүн явууллаа. Удалгүй Японыхан учир замбраагүй буутхан болов. Баатар Иванов хоёрч Дэми таамгаар буудаж сум гарцдахын хэрэггүй гэж бодоод гал зогсох тушаал өгчээ. Японыхан байн гэрэлт сумаар буудаж давшиж байгаа цэргүүдийг илрүүлэхийг оролдоно. Орос Монгол цэргүүд дайсны гэрэлт сумны гэрлэлээр гүдгэрөөд хэсэг зур буутахад Япончууд хариуд нь баахан пижигнүүлнэ. Хоёр тал инхүү үе буудалцаж байтал Саравкин хурч ирлээ. Та хоёр чинь дайсан ч яасан ойрхон байх юм гэж Саравкин зэмлэнгүй хэлбэл Японыхан сохор юм шиг таамгаар буудаж байгаа болохоор бидэнд ямар ч аюул байхгүй. Зүгээр л BBC-ийн хүчийг сорилцож хэсэг буудалцлаа гэж Иванов хэлв. Хэдий хэрийн хүч байна гэж Саравкин асуувал галын байдлаас үзэхэд сумангаас явж хитрэхгүй гэж Иванов хариулв. Хөнгөн пулемотоор шүршээд байх шиг байсан гэж Саравкин хэлвэл тийм ээ. Эхлээд хоёр хөнгөн пулемотоор хайчлан шүрссэн. Дараа нь нийтийн гал нээсэн гэж Баатар хэлв. За, цаг алдахын хэрэг юу вэ? Шууд л дайрыг гэж Иванов өндөлцөхөд Саравкин түүний гараас барьж та битгээ яар байдлыг жаахан харзны суман хэрийн цэрэг байна уу? Түүнээс илүү байна уу гэдгийг сайн тогтоох хэрэгтэй гэж хаширлан хэлэхэд Иванов түүний үгийг сөргөж чадсангүй. Суман хэрийн цэрэг байвал чи бидэд дөнгөн л доо. Гэхдээ дахин нэг туршаад үзвэл яасан юм. Хоёр сумангийн хамтарсан гал нэг тушаал өгөхгүй юу гэж Саравкин хэлбэл Баатар Иванов хоёр зөвшөөрч Орос Монгол хэлээр гал нэг тушаал өглөө. Баатар Иванов, Саравкин болон Салаатын дарга нар бүгд гэрэлт сумаар буутахад дайсны байрлсан гүдгэрөөд маш сайн гэрэлтэж олон буун дуу орчны газрыг доргион сүртэй нижигнэ. Дайсан ч хариу гал нээв. Саравкин инхүү харилцан буудалцахыг чагнаж дайсны хүчийг багцаалan мэдээд за одоо дайраад нэг үзье гэвэл Иванов босгон хараач суман миний хойноос гэж хөнгөнсөн дуугаар хашгираад гүйлээ. Баатар ч түүний адил хурдлан гүйхтэй суман миний хойноос гэж команд өгчээ. Орос Монгол цэргүүд хоолой нийлүүлэн сүрт ураа хашгиран гүдгэрөөд гүйцгээхэд хөнгөн пулемоттой ойн холбон хүнд пулемотоор урт ээлжээр шүршиж ирлээ. Цэргүүд хормын төдөж зогссонгүй ураа хашгиран гүйцгээ. Саравкин омглон хоёр залуу дарагтай мөр зэрэгсэн дайралтанд орохыг бодсон боловч чаргацсан хөлн нэмзэглээд төргөн гүйж болохгүй ага зэрэг догонцсон хоцрохтой пулемотын урт ээлжээр галахыг сонсоод зүрх нь пал хийж бэ бороо шийдвэр гаргаж олон зуун шилдэг зэрэгээ дайсны бөөн галын өөдөөс төрхөн оруулчих уу та гэж бодон
хөлөөн өвдөхийг ч анзаарсангүй том харай Баатар Иванов хоёрыг гүйцэж очин дайралтаа зогсоохыг бодлоо. Гэвч цэргүүдийн түрүүч нь гүдгэр дээр гарч байгаа нь гэрэл цомны гэрэлт сүйтгэн нь харагдав. Тэгтэл нүргэлсэн их чимээ гарлаа. Бодвол Япончууд гранат тэсэлж байгаа болол та. За, сүйд боллоо. Хайрын нөхөд минь. Бид Сорокин гаслан гүйсээр гүдгэр дээр гарч ирэхэд хүний өөрийнх нь ялгахын аргагүй сүйтгэнсэн бараан дүрс ноцолдож жадмис хавралдан хүмүүсийн ураа хашгирах орилон чарлах дуунч халилдан үе гэрэл бололцсон сүйттэй юм бол харлан харагдах урт жалган дотор дараалан гранат дэлбэрч газар дориглоо. Манайхан гранат шидлээ гэж бодхоос Сорокины цээжийг баглан хөлсөн аим шиг алдуурах шиг болов. Сорокин харанхуй нууц жалгыг гэрэлтүүлэн гэрэлт сумаар буудахад гард нь тулдаан болж байгаа нь илхэн харагдав. Тэгэхээр нь хоёр дараалан гэрэлт сумаар буудаж жалга руу харин орсноо дөнгөж мэд. Япончууд тэсгардгүй болж нуугч орхин эмх замбраагүй зүгтэж байгаа нь дарга нарын дараалан буудсан гэрэлт суманд тодорхой харагдаж ирлээ. Нуугчнаас амь тэмцэн гарч яваа Япон цэргийн хойноос эрдэн хөөж байгааг Сорокин хараад дайсны хойноос хөөсний хэрэггүй гэж хашгирч Баатар Иванов хоёрч түүний хэлснийг Орос Монгол хэлээр давтан хашгирч нуугч дээгүр гэрэлт сумаар буур. Буундууч цөөрч нуугчанд ноцолдож тэмцэлдэж байсан хүмүүс ч алга болжээ. Харин нуугчны хоёр ирмэг дээр олон хүн сүйтгэнх нь дандаа өөрийнх нь болохыг мэдээд Сорокины санаа сая амрах шиг болж Баатар Иванов хоёрын дуу гарсан зүг рүү алхав. Баатар түүний хичнээн харанхуй байсан ч гэсэн алхаа гიშгээгээр нь таньж ойртон ирээд хөлн шархтаа болохыг сая санаж Александр Иванович та дайралтанд бидэнтэй хамт орсон юм уу? Гү та чинь шархтаа шүү дээ. Тэндээ үлдэх байсан юм. Бэ сандарч балмагдаад гээд цааш нь ярих гэтэл Баатар миний төлөө сэтгэл зовлтгүй. Хөл минь ёр өвдөөгүй гэж Сорокин түүний яриаг тасалсан боловч хөлн яггүй янгинан өвдөж байгаагаа сая л мэдэж ярваасныг Баатар харанхуй дундаас яахан мэдэх вүлээ. Сорокин хөлийнхөө янгинахыг үл тоомсорлон нуугчин дундуур гарч хідэн асаан явхад Баатар Иванов хоёр дагалдав. Тэр нуугчин нэлээд гүнзгий урт бөгөөд хэд Японы хөр хаяж орхисон буу сэлэм хөлд торно. Зугтаас нь дайсны зүгээс хаяа буутхан сонстно. Нуугчны ирмэг дээр зогсож байсан цэргүүд дарга нарынхаа гарч хідэнгийн гэрлийг даган нуугчийг сонирхон харж өгсөж уруудна. Эндэн төр төвхөнхөн зүйтэй байх. Бид юу тааж гисэн 3-4 км урга шахах шиг байна гэж Сорокин хэлв. Александр Иванович дайсныг улсын хил хүртэл хөөж зайлуул гэсэн командолын тушаал бий шүү дээ гэж Иванов хэлвэл үүнээс цааш Япол ямар ч юмтай тулгарч мэднэ. Юу ч болсон эндээ үүр цайлгая гэж Сорокин эрсгэн хэлв. Иванов түүний цолыгч бодсон, нас ихч бодсон, үгийг нь сөрх арга байсангүй тул Бэч энэ чигээрэл дайрсаар Токио орчмоор байна шүү гэж хөгжилтэй өгүүлбэл Сорокин инээд алдан амгалан залуу байхад юунд ч торж саатмааргүй санагддаг юм гэснэ. Түүний мөрийг нөхөрсгөр аяархан алгадаж "Чэ залуу хүн их юм үзнэ. Үүнээс ч илүү хатуу ширүүн дайсантай учирч болно. Тийм болохоор одоохондоо хөөрч догдолсон сэтгэлэн барьж биеэн гамнаж ирээдүйн тулалдаанд бэлтгэх хэрэгтэй" гэлээ. Иванов гүнзгий амьсгаа авснаа халааснаас тамхи гарган асаагаад гэлээч гэсэн халахын голд анх удаага тулалдаанд орж дайсныг байрлалаас нь ховх цохин гаргасан энэ шин миний санаанаас хизээш гарахгүй гэв. Тэндээс зүүн хойгоор буундуу нижгэнсээр байлаа. Нуугчны хоёр эрэг дээр эгнэн зогссон цэргүүд хэрхэх тухай команд хүлээн дарга нараа ширтэцгээ. Цэргүүдээ түр амрай. Бид тушаал биелүүлж урга шахих на гэсэн. Эр зэрэг хохирол учирсныг бүү мэд. 2-3 км газрыг хичнээн хүний амиар авав гэдэг л эцсийн эцэст өнөө шөнийн тулалдааны амжилт юм уу ургашгүй явдлыг аянтан ээлтгэн гэж Сорокин хэлээд газар суучхав. Түүний шархтаа хөл нь тэсхийн аргагүй өвдөж байлаа. Таны хөл яаж байна гэж Баатар сэтгэл зовнин асуувал Сорокин шуугтан байснаа. Сая дайралтанд орохдоо баг зэрэг хөндөж орхилоо. Жаал амархаар гайгүй болно гэлээ. Баатар Иванов хоёр цэргүүдээ амраах мөн хүмүүсээ бүртгэн үзэж илтгэх тушаалыг салаадын дарга нарт өгчээ. Цэргүүд нуугчинд орсонгүй.
Ирмэг хөвөөгөр нь таран зарим нь сууж, зарим нь газар тэрийн хэвтжээ. Тамхинд шуналтай зарим нь гэрлээ нууцлан тамхи татаж байгаа бололтой салхин дээрээс мохоорын гашин утааны үнэр ханхална. Баатар Иванов хоёр сургагчийн хоёр талд сууж салаадын дарга нарын эрхийг хүлээ. Сургагч нь нуувчны ханыг тэмтрэн үзэж байснаа Японыхан энд нэлээд төвхөнсөн байна шүү гэлээ. Яаж байна гэж Иванов асуувал чи энэ ханыг тэмтрээд үз гэв. Иванов гар сууган тэмтрвэл нуувчны ханыг нарийнхан мотор торлон хэрсэн бололтой байв. Энэ чинь мотор доторлохыг бодоход олон жилийн өмнөөс ийм бэхлэлт хийсэн байх нэ гэж Иванов гайхан асуулаа. Үгүй тийм биш. Энэ нутгийн хөрсөн голцоо элс болохоор дотроос нь бургасаар хэрж торлохгүй бол дорхноо нурдгийн. Бид ч ийм нуувч ухсан л та. Харин дүр зур хориглох юм бол ингэж нуувчаан тордох завч олддоггүй юм гэж Баатар хариулв. Эндээс хэл холоо гэж Иванов сонирхов. 10 км гэж Баатар хэлв. Салаадын дарга нар ирж байдлаа илтгэв. Сарокин тэдний илтгэлийг сонсож суухдаа сэтгэл нь тунч зовиртой байжээ. Шөнийн таамгаар хийсэн тулалдаанд Орос Монголд 8 цэрэг алгадаж 14 хүн хүнд хөнгөн шархтсан байжээ. Дайсны 23 хүний хүүрийг олж нэг газар бөөгнүүлээд тэдний оргисон 2 хөнгөн пулемет, 1 хүнд пулемет, алгадсан цэргүүдийн буу зэвсгийг хураан авснаа салаадын дарга нар мэдээлв. Шархсан хүмүүсийг одоохон дивизийн эмнэлэг рүү хөргүүлэх нь чухал гэж Сарокин сануулсан учраас салаан даргаар удирдуулан хэдэн хүн гаргаж шархтнуудыг ард тийш нь явуулв. Сарокин удтал дуугүй сууж байснаа тамхи асааж хэд сүрхээс орсноо. Энд дайсны сумангаас илүү цэрэг байсан бололтой. Хамаагүй дайрч байж хайрын сайхан хүмүүсээ сүйтэглээд гэж харамсан өгүүлэхэд цус урсахгүй дайн гэж хаана байх вэ? Харин бид ялалт байгуулж дайсны байрлалыг эзлэн авсан. Дайсны хохиролч манахаас 2 дахин их байна шүү дээ гэж Иванов хэлв. Сарокин түүнтэйш хялам хийхийг Иванов харамхай дотроос анзаарсангүй. Тэр хоолойгоо засаж тэр чи тийм ээ. Гэхдээ заавал их цус урсгаж байж байлдах нь гол биш. Дайсны байдлыг нарийн сайн тагнаж судлаад дайрсан бол баг хохирол үзэх байсан юм. Гэхэд Баатарч тэр, Ивановч тэр саяын дайралтыг амжилттай болсон гэж бодож байсан учраас хариулан хэлэх өгч олдсонгүй. Та хоёр залуу хүн болохоор дайсныг эзэлсэн газраас нь хүч төрөн ховх зогсондоо бардамнаж байгаа л да. Гэхдээ энэ байрлалыг өндрүүнээр авлаа шүү дээ. Нуувч бүрийн төлөөл хайрын сайхан залуусаа ингэж бөөнөр нь алдаад байвал юу болох вилээ дээ. Дайсны хохирол давуу байгаа нь үнэн. Гэхдээ тэр чинь бидний шидсэн гранатанд л тэгж олноороо өртсөн хэрэг шүү дээ. Дайныг ухаантай зөв шийдэхгүй. Өнөө шөнө их шиг дайсны хүчийг сайтар мэдлгүй хар муйхраар дайрахыг зөвшөөрч болохгүй гэж Сарокин хэлээд тагжиг болчихов. Холхон дуулдаж байсан буудалцаанч холдон холдсоор чимээ тасрав. Тэр шөн сэрсэр салхитай сэрвтэр байлаа. Үүр цайх төхөж одоо зүүнтэйгээс шуугдан цөөрч эхлэв. Иванов гэрэлт цагаа харвал шөнийн 3 цаг хагас болж байна. Одохгүй үүр цайхан тулалдааныхаа анхны шөнийг иймэрхүү янзтай өнгөрөөдөг байчээ. Өдөд Москвад хичнээн сайхан байгаа бол Маша минь юу хийж байдаг бол тоо гэж бодоод сэмхэн санаа алдав. Түүний санаа алдахыг хоёр нөхөр нь мэдсэн боловч мдээгүй дүр үзүүлэн дуугүй байжээ. Сарокин сая миний зэмлэн хэлсэнд гимшиж байгаа болов уу гэж санаад тайлгаруулахыг хичээн. Өөрч цайлаа да. Сергей Михайлович минь Монгол нутгийн дор нутгийн зурваст анхныхаа тулалдааныг амжилттай хийгээд үүр цайлах нь сонирн байгаа биз гэвэл үнэхээр сонирн байна. Энд үүр цайж байхад Москвад шүн дундч болоогүй байгаа шүү дээ. Хүмүүс нь цахилгаан гэрэл цацарсан гудамж талбай цэцэрлэгт хүрээлэнт зугаалan явж байгаа та гэж Иванов хэлээд хөнгөн санаа алдав. Сарокин түүний санаа алдсан учрыг гадарлаж "Чи Москвагийн хоо хонгор бүсгүй чинүүдэд цонхоор алс зүүн зүг харж чамаагаан санаж мөрөөдөн суугаа бизээ. Үгүй бол үеийнхэн бүсгүйчүүлтэй хамт
Тиверийн бульвар юм уу, Александровын цэцэрлэгт чиний тухай яриад зугаалan явж байгаа да гэв. Би Москвад төрж өссөн болоод ч тэр хаанч явсан дандаа л бодож явдгийм. Москва шиг сайхан хот хаач байхгүй гэж боддог шүү гэж Иванов бахтангүй өгөөлөв. Сорокин тэнгэрөөд харснаа. Москва Дэлхийд хосгүй сайхан хот. Би тэнд 6 сар л курс хийсэн юм. Би Сибирийн хүн. Эргэн тойрон бэмбэтөө ногоон ганхан шуугсан зах хязгааргүй тэрэг тайгал надад юунаас ч илүү сайхан санагддаг юм гэлээ. Баатар хоёр нөхрийнхөө ярианд оролцсон. Хүнд ерн төрж өссөн нутаг газар нь хамгийн сайхан санагддаг биз. Би энэ халахын гол шиг харга борготой, цэнгэг устай, бургас улиас ойгоор хүрээлэгдсэн голын хөвөнд төрсөн юм. Энэ ертөнцид хамгийн сайхан нутаг аль вэ гэвэл төрсөн нутгал гэж хэлнэ. Гэхэд Иванов инээд алдан ертөнцийн хамгийн сайхан хот Москва, хамгийн сайхан нутаг Сибирь. Монголын ус ургамлан жигдэрсэн нутаг энэ гурав бол энэ дэлхийн сорн юм гэж бид гурав санал нэгтээ баталлаа. Энэ сайхан нутаг орнол харийн дайснаас хамгаалan ширүүн тулалдаан хийж явна гэж бодоход хүн болж төрснийхөө хэргийг бүтээж байна гэж бодож байна гэв. Тэр гурав тус бүртээ төрсөн нутаг гэр орон эхнэр хүүхдийнхээ тухай бодол болж нэг хэсэгтээ юмч ярилцсангүй сууцгаав. Тэнгэрийн дорн хаяа цайвартан сааралтаж ойрын бараа харагдахтай өгөөтэй боллоо. Александр Иванович гэгээ орхос өмнө морьд авчирна байгаа. Өглөө давшилтанд орж мэднэ гэж Баатар хэлбэл тэр зүйтэй гэж зөвшөөрөв. Баатар хэдэн байлдагч томлон морьдоо бошуухан авчирхыг тушаажээ. Үүрийн цагаан гэгээ тодрон байх үеэс машины дуу гарлаа. Юу машин бэлээ гэж сургагч нь өндийлөө. Арын албаныхан бидэнд юм залгуулах гэж ирж яваа бизээ гэж Иванов хэлээд бослоо. Новчны хойд биеэс ачааны машин гарч ирэв. Тэр машин нэлээд ойртон ирэх үе зүүнтэйх манхны тэндээс японочууд их буугаар буудаж эхлэв. Машины хойхон нэг сум тесрэхэд машин ухсхийж хурдаа нэмэн жирэлгэж бөмбөгний үүсгэсэн гүнзгий нөхрөө харин орчихв. Иванов машин өдгөөсөөр очиход жолооч нь учиргүй сандарсан бололтой залуурaan таг зурчсан зогсож байлаа. Машин нь хөр дуугран дөрвөн дугуйн огцом хэргэлдэн сул шороо манаруулна. Машин авантраа гэж Иванов хашгирахад жолооч саял ухаан орсон шиг болж хаацлахаан болж түлхүүрээ мушгин машин авантраа. Машин нүхэнд талд орсон болохоор Японыхан ч их буугаар буутгаан зогслоо. Чи энд юу хийж яваа юм гэж Иванов асуувал жолооч цэрэг бүхээгний хаалгыг санд минт онгойлгон нөхөр ахлах тэслэгчд танаа суманд сум хэрэглэл хоол авчирлаа гэж илтгэв. Чи бидний энд байгааг яаж мэдэв? Өчигдөр үдэш би танаа суманд хүргэлцэж ирсэн шүү дээ. Тэр газараа иртэл нэг ч хүн байсангүй. Урагшаа давжсан байхаа гэж арын албаны дарга хэлсэн болохоор наашаа явсаар оллоо гэж жолооч баярлсан янзтай хэлв. Иванов түүний мөрийг алгадаж сайн юм да. Хурд нэмж энэ нөхрөг ороогүй бол их бүүний суманд зад зохиолон агаарт хийсэх байсан юм гэвэл жолооч инэв хийлэн. Би ч энэ нөхөнд орсноо өөрөө ч мэдээгүй шүү гэлээ. Ивановын сумангийн жагсаалын дарга салаатын туслахуудыг дуудан ирүүлж машин дашиж ирсэн зүйлсийг буулгав. Орос сумангийн өглөөний хоолнд талах хям, цөцгийн тос зэрэг хуурай идэх юм, том цагаан савтай цэвэр ус иржээ. Иванов жагсаалын даргадаа хідэн үг шивнээд хайрцагтай сум гранатыг нуучинд аваачихыг баг дарга нарт тушаагаад эргэхдээ энэ нэрлэхийг жолоочд тус болж машиныг нүхнээс гаргалцаж өгөөрэй гэж жагсаалын даргадаа хэлээд ойрхон зогсож байсан хоёр нөхрөө дагуулan нуучны мухарт тухлан суулаа. Одолгүй нэг баг дарга тэр гуравт зүссэн талах хям тос ташмаг дүүрэн ус авчирч өгөв. Баатар талах хям идэх зурх харвал Орос цэргүүд өөрсдийнхөө хувьд хоолноос Монгол цэргүүдэд тараан өгч байлаа. Нөхөр ахлах тэслэгч манай гал тогооч ирэх байх. Та цэргийнхээ нормыг хагсалж манайхан төгсний хэрэггүй гэвэл Иванов тоосон шинжгүй. Би хувааж идгэж тушаагаагүй. Тулалдаанд мөр зэрэгсэн орж байгаа цэрэгэрс өөртөө сайн санааны үүднээс хоолоо хувааж идэхийг хориглож болохгүй гэлээ. Иванов жагсаалын даргадаа энэ тухай шивнэснийг Баатар мэджээ. Сайхан сэтгэлд Орос нөхөддөө баярлахаас өөр яах вүлээ.
Хэдэн цэрэг том цагаан савтаа ус дамжлан явж Орос Монгол цэргүүдэд тараав. Нүхэнд орсон машиныг гаргах гэж хэдэн цэрэг шороо манруулан нүхний амыг сэтлэн өргөсгөж байлаа. Цэргүүд өглөөнийхөө хоолыг яриа шуугаантай идэж дуусаж байхад холбооч нь давхин ирж их бооны бэлтгэл хийсний дараа давшилтанд ор гэсэн тушаал авчирч өгөв. Өмнө ямар хүч байгааг сайн мэдэлгүй бас л таамгаар давшихын дээ гэж Сорокин дурамчхан хэлсэн боловч шууд татгалцсангүй. Баатрын явуулсан хэдэн цэрэг мордоо хонхор хотост агуулan авчирсан байжээ. Орос Монгол сумангийнханд сум хэрэглэлийг базаан өгч давшилтанд орох бэлтгэлийг яарвчлан хангаж байтал их бооны сум толгой дээгүүр сүнгэнэн өнгөрч зүүнтэйх манхны цаана тесэрч эхлэв. Тэр манхны цаагуур л Японыхан байгаа юм байх та гэж Баатар хэлвэл "Тэмэл юм байх. Давшихаа мэдсэн бол гэгэ ороогүй байхад тагнуул явуулдаг байж" гэж Сорокин хэлв. Их бооны бэлтгэл 30 гаруй минут үргэлжлэв. Саяхан маш тунгалаг мандсан зуны мэлтгэр том наран их бооны сумны тесрэлтээс үүссэн утаа тоосонд булагдаж улайцсан тавг шиг дуургуулаа юм л анивч. Зөвлөлтийн явган сумд туслахаар 5 хоёрт ирлээ. Тэр 3 хэрхэн хаагур давших тухай зөвлөж их бооны сум тесэрч байгаа өндөр манхны хойд талаар ороож Монгол сумын морин атак хийх. Зөвлөлтийн сум 5 хоёртыг даган манхны өмнөр тойрон давших боллоо. Их бооны бэлтгэл зогсохдоо зэрэг 2 сум зэрэг давшилтанд орлоо. Баатрын сум манхан өөд нилээд дөхөж явтал өөдөөс нь пулемотор шүршлээ. Баатар сэлмээ суглан сум миний хойноос гэж хашгираад морин оруулав. Амгалан морин хазаар даран дүүгэлцснээр урагшаа сум шиг дүүлэн харяхад цэргүүд нь даргаасаа төдийл хоцорсонгүй. Морин туураа тажигнаж өөдөөс нь буудах буундуу нэргэлэн нэжгэж шороотоос буйлран бослоо. Баатар суманга инхүү дайралтанд удирдан орохдоо манхны цаана дайсны ямар хүч угтаж байгаа бол гэж бодохоос түрүүхэн Сорокиныг хэлсэн өмнө ямар хүч байгааг сайн мэдэлгүй бас л таамгаар давшихна гэсэн үг санаанд нь орсон боловч нэгэнт шуударсан морин атакийг зогсоох арга байсан. Сорокин түүнтэй зуузаа холбон давхихтаа манхны тэндээс эсэргүүцэн буудаж байгаа пулемот винтовын дууг чагнан хэдий хэрэг хүч байгааг таамаглах гэж оролцсон боловч багцаалах арга олдсон. За дүүрсэн хэрэг энэ чигээрэн дайраад л азаа үзэхээс өөр аргагүй. Их буу гарал битгий буудаасаа. Гүнс хэрэглэл ачиж ирсэн машиныг чухам хаанаас буутсан бол. Манай их бооны батарейн галд дайсны омог жаалд харагдсан бизээ. Тэр харагдаж байгаа хөтөл дээр л бошоохон гарчих юмсан. Сорокин ийм бодоод Баатар руу харвал түүний нүд сүртэй том болчихсон юм шиг хөмхий зуусан байлаа. Энэ омогтой шалтай эрлэхийг залууч энэ чигээрэл дайран орж дайсны ган сэлмээрэ хяргил гэж бодож яваад даанч зөрөгтэй шийдэмгий хүн шүү. Юунаас ч айхгүй хатан зөрөгтэй энэ сайхан залуу бэл харж хандаж явах ёстой гэж бахархан бодож амж. Манхан тоос утаан дотор торолцсон улам л ойрцоод байна. Баатар нөхдөө хоцорч байна уу гэд эргэж харвал бүгд л бараг зэрэгцээ уралдан давхиж явжээ. Нүдний үзүүртээ давхиж явсан нэг зэрэг мориноосоо сугалсран өн тоосон дотор унлаа. Айхарл гэж хий юм бол гэж бодсон боловч тань чадсангүй. Хэр морьтой хүн өөрөөс нь төрүүлв. Тэр нь дорж болохыг таньж амтл яваа юм бай гэж бодоод морин даврив. Доржтой зэрэгцэн ирээд ураа гэж тэнхээ мэдэн хашгив. Доржч түүний ухааг дэмжин хашгирч сум нь сүрт дуугаар төрлөө. 9-р хэсэг төгсөв.